Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт багш сургууль хүмүүжүүлэгч хүндэт зочдоо. Монголын багш нарын баярын 49 дэх өдрийн баярын хурлын үйл ажиллагаа эхлэх бэлэн болоод байна. Өнөөдрийн баярын хурал Дорнод аймгийн нийт боловсролын байгууллагын багш ажилчид аймаг орон нутгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн баярын хурал ингээд бидний баярын хурал хурлын урилгыг хүлээн авч ирсэн хүндэт зочдоо даамхан танилцуулъя. Байгалмаа боловсрол соёлын газрын дарга боловсрол соёлын газрын дарга асан Доломсүрэн Дорнод их сургуулийн захирал Янжма Политехникийн коллежийн захирал Их Шаргал бидний өглөө хүлээн авч хүрэлцэн даасан баярлалаа. Нийт багш нарын өмнөөс дэлхийн багш нарын баярын өдрийн мэдээг хүргье. Одоо хурлыг нээж Монголын багш нарын баярын 49 дэх өдөрт зориулсан илтгэлийг боловсрол соёлын газрын дарга Байгалмаа уншиж танилцуулна. Таныг хүрч байна. Нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн багш хэмээх алдартай та бүхэндээ Монголын багш нарын баярын 49 дэх өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Монгол улсын хөгжлийн хурдсахуур манлайлагчид, оюунлаг, бүтээлч, ажилсаг эрхэм багш нартаа хүндэтгэл илэрхийлж Монгол улсын гавьяа зүтгэлтэн яруу найрагч Жамцын Бадрагийн үг урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Эрдэнэтийн ая багшаа дуулын дуг хамтдаа дуулцгаая. За зэрэг босоод бүгдээрээ хамтдаа дуулцгаая. Эрхэм хүндэт багш сургууль хүмүүжүүлэгчтэй төр захиргааны байгууллагын төлөөлөгчид хүндэт зочдоо Монгол улсын боловсролын чанарыг багш оюутан сурагч хүүхэдний бүрийн хөгжлөөр тодорхойлон өндөр үүрэг хариуцлагатай ажиллаж байгаа багш хэмээх эрхэм хүндтэй албанд нэр төртэй ажиллаж байгаа ачтан багш нартаа багш бидний ажлыг дэмжин тусалж байдаг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг даргын хамгаалын газар төр олон нийтийн байгууллага эцэг эхчүүд та бүхэндээ дэлхийн болон Монголын багш нарын баярын халуун мэндийг дэвшүүлье. Хүүхэд багцуудад чанартай боловсрол эзэмшүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж зүрх сэтгэл оюун ухаан нь мөнхөд залуух нараа байгаа үе үеийн ахмад багш нартаа онцгойлон багш нарын баярын мэндийг хүргэж та бүхэндээ эрүүл их аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.
Өнөөдөр Дорнод аймагт сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 360 багш, ерөнхий боловсролын сургуульд 780 багш, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехникийн коллеж, Дорнод их сургуульд 130 багш, нийт Дорнод аймгийн хэмжээнд 1720 багш, 20 хүн багш хэмээх эрхэм хүндтэй албыг хашиж байна. Жил бүрийн энэ өдөр дэлхийд даяар хүүхдийг хайрлаж хүндэтдэг, тэдний боловсролын төлөө, ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл хүч хөдөлмөрөөр зориулдаг багш нарынхаа амжилтыг онцлон тэмдэглэдэг билээ. Дорнод аймгийн боловсролын салбарын хамт олон бид энэ жилийн багш нарын баяраа амжилт бүтээгээр дүүрэн угтаж байна. Яг энэ цаг мөчид Улаанбаатар хотноо Монгол Улсын их хурл засгийн газрын гишүүн, боловсрол соёл шинжилгээ ухааны сайдаас улсын оны тэргүүний багшийн шагналаа гартан авч байгаа 12 дугаар сургуулийн бага ангийн багш, очролын мөнгө хэрэгтэй нийт багш нарын хаамнаас баяр хүргэе. Мөн хамт олонноос оны тэргүүний багшийг төрүүлсэн аюул шуурлаа захиралтай Хэрэглэн сумын 12 дугаар сургууль, аймгийн боловсролын салбарын тэргүүний хамт олноор шалгарсан тус сургуулийн сургалтын менежер Хараа Арлагчтай багийн заагаргын нийтийн хамт олонд баяр хүргэе. Манай аймгийн боловсролын салбарт бахархмаар олон амжилтын зузаан түүх бий. Ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд ихтэй сургуульд эсэлтийн ерөнхий шалгалтаар 2014 онд улсдаа 2-р байр эзэлсэн амжилтаа ихүүлж 2015 онд 12 жилийн анхны төгсөгчдийн үзүүлсэн амжилт улсад тэргүүн байр эзэллээ. Мөн эсэлтийн ерөнхий шалгалт 2015 оны 10 хичээлийн 4 хичээл Монгол хэл, математик, физик, биологоор тэргүүлж, хим, англи хэл, орос хэлний хичээл 2-р байр эзэлж, математик, монгол хэл, физик, биологи, нийгэм, химийн хичээлээр 10 сурагч 800 оноо авч, эдгээрээс 8 сурагч нь 90-100% гүйцэтгэлтэй шалгагджээ. Боловсрол соёл шинжилгээ ухааны яам, Японы JICA олон улсын байгууллагатай хамтарсан инженер технологийн дээд боловсрол төслөөр 14 сурагч Японы ихтэй сургуулиудад инженерийн дээд боловсролтой болох томилтын эрхийн бичгээ гарган авлаа. Өнөөдрийн энэ амжилтанд хүргэсэн боловсролын салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нийт удирдлагууд, багш ажилтан нартаа боловсрол соёлын газрын хамт олонны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Хүүхэд бүрт би чадна гэсэн итгэл өгч, хүүхэд бүрийг хөгжүүлэх, авьяасыг нь нээж, дэмжиж ажиллахад багш таны сэтгэл зүтгэл, мэргэжлийн арга зүй, ур чадвар үнэхээр чухал ач холбогдолтой билээ. Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийн авьяас, ном дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, аймаг орон нутгийн түвшинд хүүхэд бүрийн оролцоог хангасан олон ажлууд цэцэрлэг сургууль бүр дээр зохион байгуулагдаж, нийт хүүхдийн 70% хувь нь 83 төрлийн дугуйлан секцэд тогтмол хавигдаж, Дорнодын хүүхдүүд найр дууны хүүхд уралдаанд наадамд 35 хамтлаг 1081 хүүхэд дуулж, Гуан уул цогцлбор сургуулийн 1000 хүүхдийн бишгүүр хөгжмийн тоглолт зэрэг хүүхдүүд олноороо дуулж бүжиглэж хөгжим тоглож байгаа нь нэмэгцээр байна. Хэрэглэн сумын 8-р цэцэрлэгийн эрхлэгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан алтан цэцэг аврагчтай 18 бяцхан хүүхэд бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотод зохион байгуулагдсан бүжгийн спортын тэмцээнд 40 гаруй хамтлагтай өрсөлдөөд аваргын алтан медалийн эзэд болж Дорнод аймгийнхаа төдийгүй Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа. Хүн болох багаасаа, хүүхэд болох унганаасаа гэдэг хүүхэд бүрийг сонирхсан зүйлээ үйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөртөө үйлчилдэг, хийж буй зүйлдээ бүтээлчээр ханддаг зэрэг чадвар суралцсан хөгжих боломжийг нь бүрдүүлэхэд эцэг эх төр орон нутгийн оролцоо идэвхжиж
авьяас ном хөтөлбөрт нийт 80 орчим сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Сургуулийн өмнөх боловсрол, баг, суурь боловсролын цөм хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх, судалгаа хичээл, туршилт явуулах, түгээн дэлгэрүүлэхээр боловсрол соёл шинжилгээ ухааны яамны түшил цэцэрлэгээр Бадраа эрхлэгчтэй Хэвлэн сумын Улсын тэргүүний 1-р цэцэрлэг, Бүтээ захиралтай хан уул лаборатори цогцлбор сургуулиуд нь амжилттай ажиллаж, боловсролын чанарын шинжилгээний ажилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Боловсролын өнгөрсөн хичээлийн жил манай багш нарын 97% нь багшийн мэргэжил дэвшлүүлэх институтын зорилттой бүлгийн сургалтанд хамрагдаж, аймгийн засаг даргын дэмжлэгээр болон бусад зардлаар Япон, Солонгос, Тайван, Оросын холбооны улсад нийт 20 багш сургууль хүмүүжүүлэгчид туршлага судалж мэргэжил дэвшлүүлж, суралцагч нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологи, сургалт судалгаа шинжилгээний ажлаараа тодорхой үр дүнд хүрсэн 70 багш заа харагч, 11 багш тэргүүлэх зэрэгэ ахиулан баталгаажуулж, ур чадвар 2015 уралдааны 2-р шатанд 101 багш хичээл арга зүй тэргүүн туршлагаа цахим сайдаар олон нийтэд түгээн дэлгэрүүлснээс шалгарсан 20 багшийн хичээл үйл ажиллагаа нь улсын шалгаруулалтанд оролцож дүн мэдээгээ хүлээж байна. Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөө нь хан уул цогцлбор сургуулийн багш Дооху нарын 5 багшийн хичээл үйл ажиллагааг Монгол ТV, C1 боловсрол сувгаар эх орон даяар шууд дамжуулж мэргэжил нэгт багш нартаа арга зүй туршлагаа түгээн дэлгэрүүллээ. Эхлээ сайн эзэмших нь бүх амжилтын эхлэл гэдэг үлээ. 2015 он улсын төрөлцсөн олимпиаданд Монгол хэл, Монгол бичгийн сайхан бичигтийн төрөлд шагнарын медальт шагнал байранд шалгарсан 5-р сургуулийн багш Эрдэнэ Туяа, 11-р сургуулийн багш Батчимэг, хан уул цогцлбор сургуулийн багш Мөхтяа нартай баяр хүргэж Монгол хэлээр төгс эзэмшиж, босоо бичгээрээ бодлоо амьлуулдаг багш таны болон шагнарын амжилтыг илэрхийлэх медалийн өнгө нь үргэлж алтан шаргал байхыг ерөөё. Мөн 2015 оны улсын төрөлцсөн олимпиадад газар зүй сэтгэх чадрын төрөл медаль байранд хан уул цогцлбор сургуулийн багш Ган Туулан, 5-р сургуулийн багш Алдармаа нарын бэлтгэсэн сурагчид, 1-р сургуулийн газар зүйн багш Алтангэрэл багш шалгарч, Хэвлэн сумын 1-р сургуулийн нийгмийн ухааны багш нарын хүүхдийг өөртөө ихтэй болгон төлөвшүүлэх нь ихтгэл, сургууль хүмүүжүүлэх шилдэг ихтгэлийн уралдаанд улсад 2-р байранд шалгарч, багш болж бочоон шилдэг итгэгчээр тодорсон багш нарын маань судалгаа шинжилгээний ажлын үр дүн улсын түвшинд үнэлэгдэж байгааг харуулж байна. Улсын хэмжээнд амжилт гаргасан багш нартаа баяр хүргэж, хүүхэд бүрийн хөгжүүлэлт үүсгэн улам их амжилтыг хүсье. Боловсролын байгууллагын хөгжлийг тэмцсэн хүүхэд багшчуудын сурч хөгжих таатай орчныг бүрдүүлсэн хүүхэд бүрийн төлөө гэсэн чин сэтгэл зүрхтэй багш ажилчдын ажлын нөхцөлийг сайжруулах хөрөнгө оруулалт жилээс жил нэмэгдсээр байна. Энэ хичээлийн жил 9 сарын 1-нд Хэвлэн сумын 11-р цэцэрлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгадаа орсон бол энэ ондоо багтааж Хэвлэн сумын 7-р цэцэрлэг, Хөлбөмбөр сумын цэцэрлэг, Хөлбөмбөр сумын сургуулийн спорт зал, боловсрол соёлын газар нь шинэ барилгаа хүлээн авах гэж байна. Мөн Баян сумын ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, Чай улсын сумын урлаг спортын зал, Дашбалбар сумын сургуулийн хүүхдийн дотор байрны барилгуудыг шинээр барьж байгаа бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байна. Манай сургууль цэцэрлэгүүд хүүхэд залуус ээлжтэй эрсдэлгүй орчин бүрдүүлэхэд олон ажлыг бүтээлчээр хийж байгаа нь байгаль орчин ногоон хөгжлийн яам Монголын Ахмадын багш нарын холбооноос зарласан 1 сая мод тарих ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бүх шатны боловсролын байгууллагуудын дунд зарласан улсын уралдаанд Дорнод аймгийн Политехникийн коллеж 1-р байр, Хэвлэн сумын Наран хэрэглэгчтэй улсын тэргүүний 11-р цэцэрлэг 2-р байр,
отон эрхлэгчтэй улсын тэргүүний 6 дугаар цэцэрлэг 3 дугаар байр тус эзэллээ. Мөн бэлэн сумын 14 дугаар цэцэрлэгийн эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын тоог нэгээр нэмлээ. Дорнод нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд багшчуудын төлөө хүүхэд нэг бүрийн хөгжлөх орчин бүрдэж сургалтын хэрэглэгдэхүүн лаборатори бусад тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгө оруулалт санхүүжилтийн санг орон нутгийн түвшинд бүрдүүлж багш нарын хөгжлийн төлөө тэднийг урамшуулан дэмжин санаачилттай ажиллаж байгаа аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг дарга Бадамсаран болон түүний тамгын газар төрийн болон төрийн бус байгууллага эцэг эхчүүд та бүхэн боловсролын салбарын хамт олонны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Өсвөр үе залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, эрүүлжүүлэхэд сум орон нутгаас олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь Хэвлэн сумын засаг дарга бөгөөд Чойволсон хотын захирагч мөнх төрийн санаачилга дэмжлэгээр хан уул зохицуулбар сургууль дээр байгуулагдсан шүдний кабинет юм. Тус кабинетэд мэргэжлийн инженер ажиллаж 2015 оны 12 дугаар ангийн нийт төгсөгчид энэ хичээлийн жилийн 1-р ангид ирсэн сурагчдыг шүдний үйлчлэг эмчилгээнд бүрэн хамруулжээ. Чойволсон хотын захирагч мөнх төрийн санаачилсан Чойволсон хотыг хүүхдийн шүдний өвчлөлгүй хот болгох зорилт нь улсын хэмжээнд сайн жишээ, сайн ажил болон дурддагдж байна. Зөв мөсийн төрийн өвчийн мандлан идэвхжлэгдсэн Дорнод дээд сургууль, Дорнод их сургууль болж ангилал ахин бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг боловсруулах дэмжин шинийг санаачлан судлаач бүтээлчлэг төрүүлсэн амжилтыг түүчилж байна. Өнөөдөр Дорнод их сургууль иргэдээ туршилт цэцэрлэг, лицей, ахлах сургууль, зүүн бүсийн Монгол судлалын төвийг нээж өргөжүүлэн магистр, доктор, инженер, урлагийн боловсрол, биеийн тамирын хөтөлбөрөөр судалгаа шинжилгээ явуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан байна. Дорнод аймагт зүүн бүс улсын хэмжээнд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж үнэтэй хувь нэмэр оруулж байгаа политехникийн коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлага багш хамт олон дотоод гадаад харилцаагаа жилээс жилд өргөжүүлж томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж багш суралцагчдынхаа мэргэжлийн ур чадварыг нь олон улсад танилцуулж байгаад баяр хүргэж ажлын их амжилтыг хүсье. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт бүрэн дунд боловсролын чанарын үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хувийн хөвшлийн сэргэлэн багшчууд бүжин, наахан, бөмбөлийн цэцэрлэг, болоор шин зүүн сургуулийн хамт олон талархаж та бүхнийг боловсролын салбарт хийж байгаа ажилдаа улам өргөжүүлэн баяжуулахыг хүсье. Багшны баярын энэ өдрөөр хүүхэд багшчуудыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтнанд цол тэмдэг, боловсрол соёл шинжилгээ ухааны яамны хүндэт жуулчдгээр шагнагдаж аймгийн боловсролын салбарын манлайлагч хамт олон мэргэжлийн аваргаар шалгарсан багш нартаа халуун баяр хүргэе. Бид бүхний бахархал болсон эдгээр амжилтууд нь Дорнод нутгийн ирээдүй болсон хүүхэд багшчуудын гэрэл биетэй амьдралын төлөөх их ажлын үр дүн бөгөөд өнөөдрийн амжилтыг улам чанаржуулан бацалхан ахиулах эрхэм хариуцлага оногдож байгааг байнга санаж багштаа ирээдүйг бүтээх ажилдаа улам хичээнгүйлэн ажиллахыг хүсэж байна. Та бүхний эрдмийн ажилтан үр бүтээлтэй амжилтаар дүүрэн байг. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай. Баярлалаа. За баярлалаа. Одоо Монгол улсын засгийн газрын шагнал болон аймаг орон нутгийн шагнал гардуулах үйл ажиллагаа эхэлж байна. Шагналыг гардуулсан хүмүүс Улсын соёлын газрын дарга Байгалмаа, Дорнод их сургуулийн захирал Янжмаа, Политехникийн коллежийн захирал Их Шаргал,
боловсон соёлын газрын дарга асан Дулам Сүрэн Ахмад багш баясгалан нарыг өрж байна. Боловсролын тэргүүний ажилтан цог хэмжээр дараах нэр бүхий хүмүүсийг шагнагдсан байна. Хоёрдугаар цэцэрлэгийн өндөр насны Цэм, хоёрдугаар сургуулийн өндөр насны Сувдаа, хоёрдугаар сургуулийн өндөр насны Бадаржав, Баянгууд цэцэрлэгийн өндөр насны Удвал, 12-дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Ямсүрэн, Хамгуул зохицлын сургуулийн бага ангийн багш Цэвэнсүрэн, боловсролын тэргүүний ажилтны цог тэмдэглэл 2-дугаар цэцэрлэгийн өндөр насны Цэнд, 2-дугаар сургуулийн өндөр насны Сувдаа, 2-дугаар сургуулийн өндөр насны Бадаржав, Баянгууд цэцэрлэгийн өндөр насны Удвал, 12-дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Ямсүрэн, Хамгуул зохицлын сургуулийн бага ангийн багш Цэвэнсүрэн нарыг шагнасан байна. Цог тэмдэглэл 12-дугаар сургуулийн бага ангийн багш Цагаан Хүүхэн, 12-дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Цэрэн Долгор, 3-дугаар цэцэрлэгийн багш Эмх Цэцэг, 8-дугаар цэцэрлэгийн багш Бадам Чимэг, 6-дугаар сургуулийн бага ангийн багш Чингээ, цэцэрлэгийн багшчууд цэцэрлэгийн арга зүйч Оюуна, сургуулийн бага ангийн багш Чулуун Бүрийн Цагаан Хүүхэн, 12-дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Жамбал Доржийн Цэрэн Долгор, 3-дугаар цэцэрлэгийн багш Дэлгэр Батын Эмх Цэцэг, 8-дугаар цэцэрлэгийн багш Содномын Бадам Чимэг, 6-дугаар сургуулийн бага ангийн багш Жүлтний Чингээ, цог тэмдэглэл Сэргэлэн багш цэцэрлэгийн арга зүйч Төмрийн Оюуна, 8-дугаар сургуулийн математикийн багш Гал Бадрахын анх шалгал, 12-дугаар сургуулийн бага ангийн багш Очир Отын Мөнх Гэрэл, Хамгуул зохицлын сургуулийн бага ангийн багш Очир Отын Баццэг,
чимэг. Зурмаа сургуулийн багийн багш Цэцгийн Шингээ Сэргэлэн багш Цэцгийн Аргаж Хөмний оюунаа 8 дугаар сургуулийн математикийн багш Гал Бадарчин анх шаргал 12 дугаар сургуулийн багийн багш Ошроогийн мөнх хэрэг Хангул цогцлол сургуулийн багийн багш Ошроогийн баццэг Хангул цогцлол сургуулийн багийн багш Сүхбаатарын оюун цэцэг 11-р цэцгийн багш Даваачийн Отхон баяр 8-р сургуулийн багийн багш Сэрэг Найдмгийн Наран цацрал 12-р цэцгийн багш Гөлбаатарын Алтан туяа Хангул цогцлол сургуулийн сургуулийн менежер Ирцгийн оюун туяа Хангул цогцлол сургуулийн багийн багш Чулуун бүгийн Султанаар шагнагдсан байна. Соёлын зэрэгний ажилтны цог хэмжээр 11-р сургуулийн ахмад багш Эрдэнэ Чимэг соёлын зэрэгний ажилтны цог хэмжээр 11-р сургуулийн ахмад багш Эрдэнэ Чимэг шагнагдсан баярлалаа. Соёлын яамны бүлчүүх бичгээр дараах хүмүүсийг шагнасан байна. 14-р цэцгийн багш Австрийн Баярмаа соёлын яамны бүлчүүх бичгээр 14-р цэцгийн багш Австрийн Баярмаа 6-р цэцгийн багш Гоён Дэлгэрийн ганц цэг 5-р цэцгийн багш Дэлгэрийн Ариуна 1-р сургуулийн багийн багш Найдмгийн Буян Жаргал шинэ өвчийн цогцлол сургуулийн багийн багш Томсрынгийн Нэгтуул шагнагдсан байна. Шилжүүлэхүүний яамны бүлчүүх бичгээр 14-р цэцгийн багш Австрийн Баярмаа 6-р цэцгийн багш Гоён Дэлгэрийн ганц цэг 5-р цэцгийн багш Дэлгэрийн Ариуна 1-р сургуулийн багш багийн багш Найдмгийн Буян Жаргал шинэ өвчтөн зогсдол сургуулийн багийн багш Томсрынгийн Нэгтуул 1-р сургуулийн багийн багш Тахтын Эрдэнэсов Цагаан уур сургуулийн багийн багш Очир хуйгийн оюун туяа Боловсрол соёлын газрын дизайн технологи хүсэл хөдөлгөөний боловсрол хариуцсан мэргэжлийн Жамсан Жавын насан жаргал шинэ өвчтөн цогцлол сургуулийн англи хэлний багш Чимэг Доржийн Саран гэрэл 1-р сургуулийн багийн багш Батдоржийн туяа 6-р сургуулийн биологийн багш Багцүхийн мөлзийн орших 6-р сургуулийн багийн багш Сумьягийн оргил туяа 12-р сургуулийн багийн багш Шагдрын Мегмар сургууль 1-р сургуулийн Монгол хэл урсгалын багш Шагдрын Бямсурнаар шагнагдсан байна. Нэр дэвшсэн багш нар гарч чанга авах хүсэж байна.
Жавны насан жаргал шинэ өөрчлөлт тогтсон сургуулийн англи хэлний багш Чимэд Доржийн Саран гэрэл 1-р сургуулийн багийн багш Багдоржийн Буяа 6-р сургуулийн биологийн багш Багсүхийн Уйлзын Орших 6-р сургуулийн багийн багш Сумьягийн Орил Буяа 12-р сургуулийн багийн багш Шагдрын Мемор Сүрэн 1-р сургуулийн Монгол хэл урлагийн багш Шагдрын Бямсүр нар шагнагдсан байна. Сошиал технологийн хөгжүүлэлтээр арах нэр бүхэн шагнасан байна. Гамбатын Овгон Чимэг Хангул зохистой сургуулийн англи хэлний багш. Гамбатын Гант Өвс 8-р сургуулийн Монгол хэл урлагийн багш. Өргөсөн Ванстын Соломон 8-р сургуулийн Монгол хэл урлагийн багш. Бахан Төргийн Мөнхбат 12-р сургуулийн биеийн тамирын багш. Ажлын Оронтуя шинэ өөрчлөлт тогтсон сургуулийн багийн багш. Багсүхийн Солонгос 8-р цэцэрлэгийн багш. Боловсрол сошиал технологийн хөгжүүлэлтээр Гамбатын Овгон Чимэг Хангул зохистой сургуулийн англи хэлний багш. Гамбатын Гант Өвс 8-р сургуулийн Монгол хэл урлагийн багш. Өргөсөн Ванстын Соломон 8-р сургуулийн Монгол хэл урлагийн багш. Бахан Төргийн Мөнхбат 12-р сургуулийн биеийн тамирын багш. Ажлын Оронтуя шинэ өөрчлөлт тогтсон сургуулийн багийн багш. Багсүхийн Солонгос 8-р цэцэрлэгийн багш. Дэлгүүрийн Оронд Овс 4-р сургуулийн физикийн багш. Таваажийн Сарнай 8-р сургуулийн англи хэлний багш. Амбатрын Эрдэнэ 7-р сургуулийн англи хэлний багш. Бахан Дагвын Айдиа Хангул зохистой сургуулийн Яруу. Саран Туя Дормод лицей ахлах сургуулийн сургуулийн менежер. Дэлгүүрийн Оронд Овс 4-р сургуулийн физикийн багш. Таваажийн Сарнай 8-р сургуулийн англи хэлний багш. Гамбатын Эрдэнэ 7-р сургуулийн англи хэлний багш. Бахан Дагвын Айдиа Хангул зохистой сургуулийн Яруу. Саран Туя Дормод лицей ахлах сургуулийн сургуулийн менежер. Боловсролын тэргүүний ажилтны цог тэмдэг. Соёлын тэргүүний ажилтны цог тэмдэг. Боловсрол сошиал технологийн яамны хүндэт жуулчаар шагнагдсан багш нартай баяр хүргэж цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За одоо шагналыг хэлцүүлээ. Байгаль орчин ногоон хөгжил аял жуулчлалын яамнаас зарласан 1 сая мод ургуулах хөдөлгөөн улсын уртаа 1-р байр Политехникийн коллеж, 1-р цагааттай Политехникийн коллеж, 2-р байрыг Намтуя цагааттай 14-р цэцэрлэг, 3-р байрыг 6-р цэцэрлэгийн хамт олон шагнагдсан байна. Байгаль орчин
ногоон хүчтэй жуулчин яамнаас зарласан 1 сая мод олгуулах хөтөлбөр улсын хугацаанд 1-р байрыг Иргэшигэл захиралтай Политехникийн коллеж, 2-р байрыг Наран туяа эрхлэгчтэй 14-р цэцэрлэг, 3-р байрыг Отхон эрхлэгчтэй 6-р цэцэрлэгийн хамт олон шагнагдсан байна. За байгууллагын удирдлагууд шагналаа явж авахыг хүсэж байна. 1-р байрыг Иргэшигэл захиралтай Политехникийн коллеж, 2-р байрыг Наран туяа эрхлэгчтэй 14-р цэцэрлэг, 3-р байрыг Отхон эрхлэгчтэй 6-р цэцэрлэг. Баярлалаа өнөөдөр шагнал хүртсэн нийт багш байгууллага хамт олонд баяр хүргэж цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье өрөө. Одоо Монголын багш нарын баярын 49 өдрийн мэдсээр өшөөж өгөх хэмээн Политехникийн коллежийн захирал Иргэшигэл таныг урьж байна. За таавд өнөөдрийн мэдээг үргэлж тэгээд үхэл гэж үгтэй сая энэ дээр сонсоод байгаа юм. Толгондаа тэгээд гэж болсон өнөөдөр бол сайхан өдөр гэдэг өдрөө мэдж байгаа. Монголын багш нар Монгол улсын их бүтээн байгуулалтанд шууд гар өрсөлдсөн өөрсдөө мэдсэн шанараараа дамжуулж асрагчдыг хийж төлөвлөж байгаа юм бол надад хэлэх ийм хүмүүс энэ учраас өнөөдрийн таавдын мэнэрүүдтэй нэгэн баярын өдрийн үүдээс тохиолдсон өнөөдрийн танил хүргэсэн нэг багсаа хүмүүжүүлэгч за мөн Даран аймгийнхаа нийт сургууль боловсролын байгууллагад ажилладаг нэг багсаа хүмүүжүүлэгч ажлын албан хаагч за бидний бүгдийн үйл ажиллагааг бас дэмжиж байдаг бүх байгууллага иргэд олон нийт за өдөртөө энэ өдрийн баярын мэндийг хүргье. Бас өөрсдөө өнөөдөр бас шагналцсан хүмүүсийн ингээд хахад одоо хит хиний шавнар юм хүмүүс одоо шагнал авч байгаа. Тэгээд цаг үе бол ирчин шинэ одоо үе зэрэг юм ойлгож байна. Тэр хэмжээгээр бол бас ачааны хүнд ашиг хариуцлага тав хүндээр байна. Очих цаг үеийг гэдэг бас тав хүн бас ойлгоногаа гэж найдаж байна. За урд хэсэгт бол бид сая улс орон дээр хүмүүс 1 сая мод гэдэг юм мотор хөдөлгөөнд улсын хэмжээнд төрүүлсэн сургуулиудаас тэр энэ бол бид өвдөө бас их бүх нийтийн хөдөлгөөн болон өрнүүлэхэд өөрсдийнхөө үйл ажиллагаа нэмэр хэнд оруулах хэрэгтэй байх гэж бид бас ойлгож байгаа. Тийм учраас ерөнхийдөө бид нар нийт одоо босрол сургуулийн байгууллагуудаа
аргумент шиг мод сонгогдсыг одоо бид өөрсдөө оюутны хүчээр одоо бэлэг болгож юм гэж байгаа шүү дээ. Өнөөдөр баяр хөөртэй таатай байна. Яхааванда баяртай яхаав цаашид баяртай баярлалаа. За баярлалаа. Биедэмэр спортын төлөвлөмж ажилтан Олимпийн хорооны шагналаар зарим багш нарыг шагналаар болсон байна. Шагналыг гардуулж үг хэлнүүгээр байна. Аймгийн биедэмэр спортын газрын ахлах дасгалжуулагч, үндэсний шигшээ ваагийн дасгалжуулагч Хүлбаатар таныг хүрч байна. За энэ мэндийг багш сургуулийн болон ахуйн ажилтан намтай хамт ажиллаж исэн, намайг сургаж исэн ахуйн багш нар, үеийн залуу багш нар баяр мэндийг бид хүргье. За ингээд багшийн хүмүүс бол үнэхээр надад олдсон мэдэн сайхан ажил татсан бол оюун ухаан гэгээлэг өөр уцааргүй гин сайхан хүмүүстэй харьцаж явдаг учраас тэр хүний одоо ажил үйлсэн хөтөлбөртэй гэгээлэг ийм сайхан сэтгэлтэй байдаг. Ингээд та бүхний сайхан баярлалаа хүсэн өрөө шагнал гардуулыг хүсэж байна. Спорт гэдэг өөрөө агуу дэлхий өрний хамаарсан бие даалгавраа үйл үргэлжил байдаг. Ингээд дарамтай сүүлийн үед дэлхийн олон улс олимпийн тэмцээнд бэлтгэж байгаа олон сайн шагнал комисс төрөм гарч байгаа. Тав хүмүүс байгаа Хонгорын тэквондо, бокс, тайквондо энэ спортын төлөвлөлт бол одоо дарамтай шатар альтернатив дорсож хөгжүүлэх нь маш сайн ажилтай ажиллаж одоо тамирчин гарч иж байгаа. За ингээд биедэмэр спортын хөгжил хүмүүсд оруулсан хувийн нэмрийг тань өндрөөр үлж Монгол Улсын эрүүл мэндийн спортын сайдын 2015 оны 172 дугаар төсөөлөд Монгол Улсын биедэмэр спортын тэргүүний ажилтан хүнд тэмдэг шиг зөвлөлт ба Монгол Улсын эрүүл мэндийн спортын сайд шийдэгдэн 15 оны 7 дугаар сарын 9 сарын 6 188 дөрөвдүгээр сургуулийн мөнгөтай спортод олон сайн шагналыг төрүүлж ажиллаж байгаа 12 дугаар сургуулийн Дайдын Спартак спортод олимпийн хөлбөмбөгийн сургуулийн олимпийн сургуулийн тэмцээний Монголын үндэсний албан орны олимпийн алтан гоор Монголын үндэсний албан орны ерөнхийлөгч Загсрав 2015 оны 9 сарын 18 Ерөөний багтуу олимпийн хөлбөмбөгийн сургуулийн олимпийн зөвлөлд орсон хөлбөмбөгийн тэмцээнд Монголын үндэсний албан орны олимпийн алтан машин Монголын үндэсний албан орны ерөнхийлөгч Загсрав 2015 оны 9 сарын 28 багтуу Ерөөний Хонгорын спортод
байна. Монгол Улсын орны хааны шинжлэх ухааны багш үлцэн сайхан мөн хэрэгжсэн байна. Багшны гарч шагнал авахыг өрж байна. Амсралтай нэг юм хэлбэл болохгүй. Яг тэр би 1980 онд төгсчтэй 7 дугаар бүрдүүл хамсар хоёр бол миний анхны шав дорнотын өнгөс үндэсний суурийг тавьсан манай багийн ахлах юм. Одоо миний анхны шав өндөр төгөө ажил хөдөлгөөн ажилласан цаашаа хийчихээ. Ойдсаа 11 сургууль. 신호수 서로 열두 사고 뭐 갔다 없어요. 그리고 내가 진짜 없어요. За шинэ хүрсэн би багш нартаа цаашдын ажил амьдрал сайн бүхнийг хүсээ요. Манай өнөөдрийн баярын хөтөлбөр ажиллагаанд аймгийн засаг дарга Бадан сүрэн хүрсэн ирснийг дуулахад таатай байна. Ингээд баярын уралд үйлчлэгээ дэвшүүлж үг хэлнэ хэмээн аймгийн засаг дарга Бадан сүрэн таныг урьж байна. Сайн байцгаана уу? Нэгэн хүндэд багш сургууль хүмүүжүүлэгчид босролын салбарын нийтийн ажилтан ажиллагч та бүхэндээ Монголын багш нарын баярын халуун мэндийг дорн тангийнхаа нийт иргэдийн нэрийн өмнөөс болон аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувьд нийт хүүхдүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэдлэгээ дэвшүүлж хамгийн сайн бүхэн хүсэн ирвэё. Дорны уудам талд төрж өссөн энэ нутгаар хөгжиж яваа та бидний залуу хойч үе ирээдүй болсон хүүхэд болчууд маань үеийн үед өвдөж ахмад хойч үеэрээ бахархан тэднийхээ үйл хэргийг заламжиж явдаг өвчтэй байлээ. Энэхүү баярын өдөр их үйл хэргийг бүтээж бидэнд соёл нийгмийн зохистой үдээсэн өвд эзээ ахмад багш нараараа бахарх сэтгэл өөрийн ирэхгүй төрж байна. Дорн аймгаас Монгол улсын боловсрол соёлын салбарт өмдөө хөрөнгөөр оруулсан олон гавьяатан төрн гарсан. Тухайлбал уран зохиол болон хэл бичиг соёлын үеийг судлаач Монголын шинэ үсгийн төрийг зохиосон 3 удаагийн төрийн шагналт ардын уран зохиолч Дорн аймгийн Матар цумын явгуул Цэндийн Дандан сүрэн Монголын төр нийгмийн нэг зүтгэлтэн гавьяа догш доктор профессор академич Дорн аймгийн Баянгон сумын явгуул Дондгийн цэвэг мэд зэрэг эрдэмтэн нэрмэд өвд эз төрн гарсан. Одоо ч бидний дунд манай гавьяа догс Цэдв сүрэн багш маань энд бид бүхэнтэй хамтдаа баяраа уулзсан. Бүгдийг баярлалаа.
Боловсрол бол аливаа нийгэмд хамгийн үнцэнтэй, хамгийн их баялагийг бүтээгч үнд зүйл байх ёстой. Боловсролтой нийгэм улс орон үндэснийг зэлцэглэн хөгжүүлдэг хөгжлийн тулгуур байдаг лээ. Манай аймгийн боловсролын салбарын амжилт бол багш сургууль хүмүүжүүлэгчид, эцэг эх, хүүхд бүхний хичээл зүтгэлийн үр дүн болж байгаа гэдэгт бид үргэлж бахарч байдаг. Өнгөрсөн жилд манай аймаг 2014-өөс 15 оны хичээлийн жилийн дүнгээр эслийн ерөнхий шалгалтын улсын нэгдсэн дүнгээр тэргүүн байр эзэлсэн түүхэн амжилтыг гаргасан билээ. Энэ бол боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан бүх багш нар үе үеийн боловсролын салбарын удирдлагууд тэднийг дэмжиж байсан бүх хүмүүсийн эрхэм хүндтэй, нэр хүндтэй бид бүхний бүгднийхээ шагналаа, бүгднийхээ амжилтаа гэж бодож байна. Энэ төвнөрөө орсон бүх хүмүүс мөн дахин талархал илэрхийлье. Манай Дорнод аймгаас сүүлийн 5 жилд улсын оны тэргүүний 2 багш төрөн гарсан байна. 2011 онд Хэдэн сумын 8 дугаар сургуулийн биологийн багш оюун улсын тэргүүний багшаар шалгаж байсан бол энэ жил Хэдэн сумын